байна уу? Сэтгэл зүйч сурдаг байна. За та бүхэндээ одоо сэтгэл судлалын шинжлэх ухааныг илүү энгийнээр, илүү практик амьдрал дээр ойлгомжтой байлгах, бас амьдралдаа илүү хэрэгжүүлэхэд амар байлгах үүднээс одоо сэтгэл судлалын шинжлэх ухааны нэр томьёонуудыг тайлбарлаж байгаа ийм цуврал бичлэгийг хүргэж байгаа. За өнөөдрийн сэдэв маань болохоор бодол гэж юу вэ гэдэг одоо ийм сэдэв байна. За өмнөх одоо бичлэгээр болохоор та бүхэн ер нь нөгөө сэтгэлийн бүрэлдэхүүн ч одоо яг ямар хэсэгтэй, ер нь ямар холбоо хамааралтай байгаад идгийн гэдэг талаар бол таны мэдхүү зан үйлийн сэтгэл заслын үүднээс бас их тодорхой ойлголттой болсон байхаа гэж найдаж байна. За тэгэнгүүт яг одоо энэ бүтэц бүрэлдэхүүний одоо нэг хэсэг хамгийн одоо том орон зайг эзэлдэг маш чухал хэсэг бол одоо бодол байдаг. За тэгэхээр нөгөө бодол маань одоо сэтгэл судлалын шинжлэх ухааны судлагдсан байгаад байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр нөгөө яг юу байгаад байдгийг, яавал энэ бодлыг эрүүл гэж үздгийг, яаж энэ бодолтой ажилдгийг гэдэг чинь одоо ингээд шинжлэх ухааны хувьд маш нарийн тодорхой одоо юм арга аргачлалтай ингээд нөгөө байдаг. Тэгэхээр нөгөө энэ бичлэгт бол одоо яг юу юм бэ л гэдгийг тэ илүү ингээд нөгөө тайлбарлан дараагийн бичлэгээр ер нь яг яаж ажилдгийг, ямар аргууд байдгийг гэдгийг бас танилцуулж болох хаа гэж бодож байна. За тэгэхээр одоо бодол гэж яг юу юм бэ гэж ингээд нөгөө асууя. Тэ бодол гэж яг юу юм гээд. За тэгэхээр одоо сэтгэл судлалын шинжлэх ухаанд бодлыг юу гэж үздэг вэ гэхээр өөрийгөө хүрээлэн буй орчныг бусад хүмүүсийг одоо тодорхойлж байгаа тодорхойлолт, ойлголт, дүгнэлтийг ерөнхийдөө бол бодол гэж хэлж байгаа. За яг энэ одоо бодолтой холбоотой хаана үсэж байгаа юм бэ, юу болоод байгаа юм бэ гэдгийг одоо аваад үзэх юм бол нейросайенс буюу тархи судлалын салбар шинжлэх ухаан бол энэнийг бол ингээд маш их судалж байгаа. За ерөнхийдөө бол нөгөө тархинд маань одоо мэдээллийг дамжуулж байгаа, гадаад орчныг хүлээн авч боловсруулж байгаа 100 тэрбум мэдрэлийн хэс байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нейрон гэдэг нэртэй. За тэр нейрон гэдэг хэсэг нь болохоор ийм олон сэртэнгүүдтэй. Тэр сэртэнгүүд нь хоорондоо ингээд нөгөө холбоос үүсгэж байгаа. Ойролцоогоор л 1-5 их найт холбоос үүсгдэг гэж үздэг. За тэгэнгүүт одоо энэ холбоосууд маань ингээ хоорондоо мэдээлэл чи ингээд нэг юм шингэн орчин дотор нь одоо ийм биохими процесс явж байгаа шүү дээ тий одоо допамин ч юм уу серотонин ч юм уу ийм дааврын нөлөөгөөр энэ ингээд нөгөө бодлууд чинь бэхжиж батчиж одоо мэдээлэл ингээд дамжиж байгаа. За тэгэнгүүт одоо яг энэ дааврын одоо энэ мэдээлэл дамжуулж байгаа хими одоо энэ процесс чинь маш хурдтай ингээд нөгөө явагддаг. За жишээлх юм бол бид нар ингээд нөгөө аянга цахихыг хараад одоо бүр газ гэл өнгөрчдөг шүү дээ. Яг ийм одоо ийм хурдтай тархинд болоод байгаа учраас бид нар бодлынхаа талаар бодох маш хэцүү байдаг. Би сая юу бодчихв? Миний энэ бодол чинь бодит үү? Ямар бодлын дадалтай байх нь одоо яг зөв бэ энэ төр гэдгийг бид нар нөгөө эргэцүүлж бодож ингэ ерөөсөж чаддаггүй. Энийг биднэрт бас ингэ заадаггүй ийм жоохон дутагдaltaй тал ингээд ажиглагддаг. За тэгэнгүүт одоо тархи судлаачдын үзэж байгаагаар одоо нейросайенсийн салбар шинжлэх ухааны салбарт одоо ийм тоо баримтууд байна. За ойролцоогоор хүн өдөрт бол судалгаагаар 50-60 мянган бодол боддог гэдэг одоо ийм тоо байгаа. Харвард их сургуулийн судалгаагаар. За тэгэнгүүт одоо энэ тоог ингээ авах юм бол секундэд нэг бодол бодож байгаа байхгүй. Секундэд нэг бодол. За арай сүүлийн үеийн Стэнфорд их сургуулиас одоо юу гэж тодорхойлоод байгаа вэ гэхээр за би одоо нэг юм өрөөнд байлаа гэж бодоход за хөшг нь одоо юм бор өнгөтэй, хоёр цонхтой ч юм уу ингээд нөгөө юм багц нэг юм бодлоод байна шүү дээ. Нэг юм бүхэллэг бодол байгаа одоо ингээд яг энэ өрөөний талаарх миний дүгнэлт ойлголт тодорхойлт гэсэн үг. За энэ ийм одоо юм багцаар нь ингээд аваад үзэх юм бол ойролцоогоор хүн өдөрт бол 6200 бодол боддогоо гэсэн одоо ийм тооцоол байгаа даа. За яг энэ одоо 50-60 мянган бодлуудын маань багцаар нь бодох юм бол 6200 байна. Өдөрттэй ийм тоог ингээд нөгөө аваад үзсэн чинь нэг юм сонирхолтой тоо одоо байгаа нь энэ одоо нийт бодлуудын маань 95% нь давтагдмал гэдэг нь одоо жишээлх юм бол нэг зүйлээ ингээ эргүүлэн дахин боддог. Эсвэл хариу үйлдэл бүхий. Өөрөөр хэлэх юм бол гадаад юмсыг хараад тэрэнд хариу үйлдэл үзүүлж байгаа одоо ийм автоматик шинжтэй ийм бодлого гэж байгаа.
Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бид нар одоо ингээд нийт энэ амар их бодол ингээд нөгөө бодоол байдаг. Тэнгүүд нэг юм шин санаа гаргаад нээл хийгээл тэ одоо тийм бодлоод бол бид нар ингээд дийлэнх нь боддоггүй байхаа. Бодол маань бас тийм байдаггүй. 95% нь л давтагдмал хариу үйлдэл бүхий бодол байдаг а гэж байгаа. За тэгэхээр яагаад гэдэг одоо юм асуулт дээр ч тий. Бидний тархич одоо нэг одоо амарлаг шинжлэх ухааны нээлт хийгээл аюулгүй мундаг эрэхтэй энэ төр гэдээсэн чинь зүгээр л юм давтагдмал яагаад гэдэм бэ штэ. Яагаад гэдэг одоо юм асуулт гарч ирж байгаа. Өөрөөр хэлэх юм бол бодол маань. За та нар одоо өөрсдийнхөө өдөр тутмын ингээд нөгөө амьдрал дээрээ харах юм бол эндээ бараг санал нийлнэ. Нэр яг тийм байх шүү гэж нөгөө бодно. Яагаад гэхээр бид нар ингээ нэг мэдсэн чинь ингээл нэг хүнтэй муудснаа бодвол тэрсэн аваа тэгжлэх тахтай яхав тэ ч юм уу те. Эсвэл ингээ нэг хийж чадаагүй ичмээр байсан үйл явдлаа ингээл эргүүлээ сандаг ч юм уу. Яг бид нар тийм бодлоо ингээд нөгөө дахин дахин бодоол ингээд байгаад идэг. Тэгэхээр энэчнээс нөгөө давтагдмал бодлоод маань дийлэнх нь бол ингээд нөгөө сөрөг бодлоод байгаад байна гэдгийг шинжлэх ухаан бол хүлээн зөвшөөрч байгаа. За тэгэхээр яагаад юм бэ гэж байгаа шүү дээ. Одоо жишээлх юм бол сэтгэл зүйн зөвлөгөөнд сэтгэл түгшилттэй, сэтгэл гутралтай одоо хүмүүс бол ингээд нөгөө нилээдгүй ирдэг. Ер нь бол одоо Монголын сэтгэл зүйн ер нь Монголын гэлтгүү те ер нь дэлхийд даяараа одоо хамгийн түгээмэл эмгэг бол сэтгэл готрол сэтгэл түгшилтэй байдаг. Тэгэхээр яагаад юм бэ? Яагаад энэ ингээд нөгөө давмгаалаад байгаа юм бэ гэдг нь тархины өөрийнх нь одоо биохимтэй холбоотой байдаг. За бид нар одоо ингээд ямар нэгэн одоо амьдрал нэг үйл явдал болоод бид нар одоо чадчихлаа шүү те энэ бол ингээд болчлоо шүү бүтчлээ шүү хийчлээ шүү гэдэг одоо ийм тохиог авах үедээ тэр маань одоо ингээд допаминаар юм уу эсвэл серотониноор юм уу гэдэг энэ нөгөө эерэг даавраар ингээд нөгөө хучигдаад тэр орчин бүрхэгдээд тэр тархины маань одоо голомтод хэсэг идэхгүй болчдөг. Идэхгүй. Тэгэхээр хийцэн юм чинь энийг эргүүлээд санах одоо шаардлага тархинд байхгүй байгаа шүү дээ. Тийм учраас бид нар ерөнхийдөө өөрсдөө ингэ ажиглах юм бол жаргалтай ийм сайхан дурсамжаа нэх эргүүлээ санаал догтлол ингээл өөрөө орж ирээл нөгөө байдаг зүйл бол тун ховор байдаг. Харин нөгөө одоо болоогүй чадаагүй уур хүргэсэн түгшсэн ичсэн ч юм уу те нөгөө тэр үйл явдлууд маань ингээд бидний тархинд ингээд юугүй түрээсгүй гэдэг шиг ингээд өөрөө нэг мэдсэн чинь ороод ирсэн ингээд нөгөө явж яадаг. Тэгэхээр яагаад энэ бодлууд маань ингээд өөрөө давтагдмал байдлаар ингээд ороод ирээд байдаг юм бэ гэхээр тарих ямар сигналтай байгаад байна вэ? Ямар биохим тэнцвүүлсэд байна вэ гэхээр өдөр нэг хүнтэй муудсан тэр хүнтэй уулзраа олох одоо энэ процесс бол ингээд яваагүй допаминаар хучигдаагүй серотонинаар хучигдаагүй үлдсэн байх шүү. Энийг шийдэрэй гэд зүгээр аяа угааж явах явцад ч юм уу хувцас явуулж явах явцад эсвэл зүгээр лифтэн цугаа явж явах нөгөө бодол тарих маань энийг одоо бодоод учрыг олоорой гэд нөгөө биднэрт сануулад нөгөө голомт маань идэвхтэй үлдчихэд байдаг байх нь л да. Тэгэхээр яг ийм учраас ерөнхийдөө бол нөгөө бодол маань давтагдмал тэгээд сөрөг бодлого байгаад байдаг нь тархины өөрийнх нь одоо юм биохимийн учир шалтгаантай одоо юм холбоотой байгаа юм аа. За тэгэхээр одоо тарих судлалын шинжлэх ухаанд болон сэтгэл судлалын шинжлэх ухаанд ер нь бол ингээд бодлыг яг юу гэж үзээд байгаа юм бэ? Ер нь ямар шинжлэх ухааны баримтууд байна? Өөрийнх нь мөн чанар нь одоо яг ямар хөө юм бэ гэдэг талаар бол ингээд та бүхэнд жоохон тодорхой ойлголт ингээд үүсэж байгаа хаа гэж бодож байна. За тэгэхээр одоо бодолтой яг яаж ажилдаг юм бэ? Одоо сэтгэл зүйч бодолтой яаж ажилдгийг эсвэл хүн өөрөө бодолтойгоо ерөнхийдөө яаж ажиллаж болох юм бэ гэдэг талаар одоо та бүхэнд одоо баг зэрэг мэдээлэл хүргье. За тэгэхээр нөгөө бодлынхаа талаар бодох гэдэг бол одоо хүн өөрийнхөө сэтгэл зүй эрүүл мэндэд зориулах хамгийн чанартай хамгийн үн цэнтэй цаг байдаг. Хамгийн үн цэнтэй цаг. Өдөрт одоо жишээлх юм бол 15 минут ч юм уу 20 минут ч юм уу эсвэл одоо нэг цагийг ч юм уу ингээд зориулаад за өнөөдөр би ямар бодлоод ингээд ботсон бilé гэдгийг одоо ингээд нөгөө эргэцүүлж ингээд нөгөө харах гэх юм уу бодлынхаа талаар бодох ийм нөгөө орон зай цаг хугацаа ингээ хэрэгтэй байдаг. За тэгээд хэрвээ одоо яг ийм цаг хугацаа гаргаад ийм нөхцөл байдлаа ингээд нөгөө анзаарах юм бол хүн өөрийнхөө энэ бодлыг хаанаас эхлэлтэй вэ гэдгээ ерөнхийдөө бол нөгөө олж болдог. За энэ нөгөө нэг одоо бодол ерөнхийдөө хэрхэн үүсдэг юм бэ, хаана үүсдэг юм бэ гэдгийг бас одоо тарих судлалт тайлбарласан байдаг. За ерөнхийдөө бол одоо хүний тарих амьдралынхаа явцад хоёр одоо өсрөнгөө хөгждөг гэж тарих судлалын шинжлэх ухаан одоо тайлбарласан байдаг. За нэраа үедээ бол одоо хүүхэд маань ингээд тархины мэдрэлийн сүдийн холбоос багтай ерөнхийдөө нэм сэрэг байгаа шүү дээ. За тэгэнгүүт амьдралын одоо яг ийм эхний 6 хүртэлх
насанд хүний тархины мэдрэлийн эс одоо бүх мэдрэлийн эсүүд нь хоорондоо холбогдох юм чадвар сайтай байдаг гэж үздэг. Одоо 6 хүртэлх наснд хүний тархины эхний одоо өсрөнгөө хөгжил буюу бүх мэдрэлийн эсүүд нь хоорондоо холбогдох уян хатан чадвар ингээд сайтай байдаг. Ийм үе байдаг. За энэ үед болохоор одоо олон төрлийн тоглоомоор тоглож үзсэн, олон хэл сурсан, олон өнгийг танин мэдсэн тий одоо ийм байх тусмаа хорвоотой одоо олон мэдээллээр холбогдож танилцсан байх тусмаа өөрөөр хэлбэл тархинд нь олон шинэ мэдээллүүд бичигдсэн байх тусмаа ерөнхийдөө нөгөө юм тархины мэдээлэл боловсруулах юм capacity буюу багтаамж айгуу тийм сайтай хүн болдог. Энийг болохоор бид нар юу гэж хэлээд өгөхөр юм нөгөө IQ өндөртэй хүн гэж хэлээд байдаг. За тэгэхээр нөгөө 6 хүртэлх наснд л тархины мэдрэлийн эсүүд хоорондоо холбогдох бүгдээрээ ерөнхийдөө бол ингээд хаана хинтэйгэж холбогдох одоо уяатан чадвар сайтайхан нь шүү дээ. За тэгэнгүүт хоёр дахь одоо энэ тархины өсрөнгөө хөгжил болохоор өсвөр наснд явагддаг гэж үздэг. За өсвөр наснд болохоор одоо нөхөн үрчхүн одоо бэлгийн боожилттой холбоотойгоор нөхөн үрчхүн дааврууд одоо ялгардагтай холбоотойгоор хүний биед өөхлөлт явагддаг. Одоо хөх томордог, бөкс томордог тий одоо булчингийн мас ингээд ургах томрох одоо ийм нөгөө нэг ур чадвар маш сайтай байдаг. За яг энэ нөгөө бэлгийн дааврын нөлөө тархинд бас ингээд нөгөө нэг идэвхтэй үйлчилж нөлөөлж яадаг. За юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээлбэл өсвөр наснда тий ингээд би найз амар сайн найзтай өстэй миний жинхэнэ найз гэл ингээд бодсон байсан чинь миний нууцыг тэр найз маань задруулчлаа гэж бодъё. Тийм ээ. За тэгсэн чинь би өстэй нууцаастаа хинд ч хэлэхгүй жинхэнэ найз гэж байдгүй юм байна гэж бодоол. Тэгэл нөгөө хинд ч нууцаа хэлэхгүй байсан чинь одоо тэр маань би ингээл амар хүмүүст хүндлэглээл миний амьдрал айгу дэмтэй санагдаал ингээ ингэх юм бол тэр бодлын гадуур ингээд өөхөн бүрхүүл ингээ хуччихдаг. Тэгэхээр яг мэдээж өсвөр наснаас өмнө биднэрт одоо юм өөхөн бүрхүүлэр хучигдсан бодлууд бол ингээ зөндөө байгаа л да. Гэхдээ өсвөр наснд ерөнхийдөө бол хүний ертөнцийг үзэх үзэл буюу өөрийгөө тодорхойлдог тодорхойлолт дүгнэлт ойлголт, хүмүүсийг тодорхойлдог тодорхойлолт дүгнэлт ойлголт, ертөнцийг буюу хүрээлэн буй орчноо тодорхойлдог тодорхойлолт дүгнэлт ойлголт бол маш хүчтэй батчдаг гэж үздэг. За тэгэхээр одоо энэ нөгөө өөхөн бүрхүүлэр ингээд нөгөө бүрхсэн байгаа тархинд үүсчээд байгаа энэ нөгөө гүнзгий замууд нь штэ. Өөрөөр хэлэх юм бол энэ маань одоо үхэр ингээд нэг замаараа явсаар яжгаад ингээд жим үүсчихдээ штэ. Яг тэрэн шиг гэсэн үг. Тэгэхээр нөгөө яг өөрийнхөө амьдралд ингээд бийжсэн, батчсан амьдралд одоо ингээд нөгөө үр дүнгээ өгсөн шүү гэдэг бодлоодын гадуугаараар ингээд юм өөхөн бүрхүүл ингээд бүрхчихдэг. Тэр нь болохоор өмнө одоо бага наснд явагдана. Гэхдээ хамгийн хүчтэй нь өсвөр наснд явагдана. Тэрнээс хойш ч гэсэндээ явагдана. Гэхдээ өсвөр наснд л арай бага л одоо идэвхжил нь арай бага л гэдэг юм байна л да. Яагаад гэвэл дааврын нөлөө маань ингээд харьцангуй гайгүй тогтворчждаг учраас. Тэгэхээр одоо нөгөө бид нар бодлынхоо талаар бодоод өдөрт цаг гаргаад бодлоо эргэцүүлнэ гэдэг байгаа маань юу хэлээд байгаа вэ гэхээр энэ батчсан бодлуудаа одоо олж илрүүлэхийг хэлээд байгаа. За энэ батчсан бодлуудыг болохоор танай мэдгүй зан үйлийн сэтгэлээс юу гэж хэлдэг вэ гэхээр автомат бодол гэж нэрлэдэг. Өөрөөр цөм итгэл үнэмшлэгч нэрлэдэг. Automatic thought эсвэл core belief гэж одоо нэрлэдэг байгаа. Өөрөөр хэлэх юм бол өөртөөгөө холбоотой бусад хүмүүстэй холбоотой, хүрээлэн буй орчинтой холбоотой, тогтсон автоматар үүсдэг ойлголт, дүгнэлт, тодорхойлолт байх юм бол энэ бол одоо бидний өөрсдөө ажиллах ёстой илрүүлж байгаа чухал бодлууд байна гэсэн үг. За тэгэнгүүт энэ бодлуудаа ингээ илрүүлчихэд одоо яах юм бэ? Одоо энэ бодол чинь ямар байвал одоо сэтгэл судлалын шинжилгээ ухааныг эрүүл гэж үзээд байгаа юм бэ? Ямар байхыг сэтгэл зүйч одоо ингэж уриалж энчээ ажиллаад байгаа юм бэ гэхээр яг мэдээж сэтгэл зүйчтэй ажиллах юм бол сэтгэл зүйн зөвлөгөө заслж явах юм бол эн чинь нөгөө системтэй бас ийм нөгөө чиглүүлэгтэй ярилцлага ингээ явж байгаа учраас мэдээж хурд нөгөө хамаагүй өндөр бас нөгөө тууштай байх байдал бол ингээд хамаагүй өндөр байдаг. За тэгэхээр нөгөө сэтгэл зүйч сэтгэл судлалын шинжилгээ ухаан чинь энэ бодлыг одоо яаж илрүүлээд яаж одоо энэ бодолтой ажиллаад байгаа юм бэ гэхээр энэ бодлыг бодитжуулах одоо ийм ажил хийдэг. Өөрөөр хэлэх юм бол тэр бодол буюу ойлголт, дүгнэлт, тодорхойлолт маань хамгийн бодиттой байх ёстой гэсэн үг. Бодиттой гэдэг маань юу хэлээд байна вэ гэхээр ертөнцийн ерөнхий бүх нөхцөл байдлуудтай ингээд нөгөө харьцуулаад харахад таардаг, нийцдэг буюу одоо ерөнхий үнэнтэй ингээд нийлдэг бодол байх юм бол энэ бол бодиттой бодол гэж хэлж байгаа. Бодиттой бодол. За жишээлх юм бол
миний хань намайг хизээж хуурахгүй гэх юм бол яг та бүхэн нэг битгий ингээд нэг хүн дээр битгий хүлээж аваа. Гэтэ ийм нөгөө түгээмэл бодлууд, автомат бодлууд одоо ихтгэл нүрэлт хүнд ингээд тогтцсон байдаг учраас энийг ингээд жишээ олж авч байгаа. За жишээлх юм бол одоо миний хань намайг хизээж хуурахгүй гэдэг бол бодиттой бодол биш байгаад байгаа. Бодиттой бодол биш. Тэгэхээр нөгөө ерөнхийдөө одоо ингээд хань ижлийн талаарх ерөнхий ертөнцийн өмнөнийг ингээд аваад үзэх юм бол дийлэнх хосууд бол одоо тий одоо 50 51 орчим хувь нь бол ингээд үнэнч сайхан амьдарч байна. Тэ зарим хосууд бол ингээд гэр бүлээс гадуур харилцаа ингээд нөгөө үүсгэж байгаа. Эсвэл одоо өөр хүүхэдтэй одоо ингээд бүр болоод явж байгаа ч юм уу ингээд нөгөө янз бүрийн ингээд нөгөө нөхцөл байдлууд чинь энэ дэлхий дээр одоо арьс өнгөтэй яшин шүтлэг улс төрийн үзэл суртал эндээс үл хамааран ингээд нөгөө тохиолдож байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө бодлоо бодиттой болгоно гэдэг нь юу хэлээд байгаа гэхээр миний хань надад ингээ үнэнч байгаасаа гэж бол би ингээд мэдээж хүсэж байгаа. Гэхдээ тэр үнэнч байх гэдэг нь яг юунд үндэслэж ингээ байдаг вэ гэхээр гэр бүлийн одоо юм ойлголцол, хамтын зорилго те ингээд айгүй олон хүчин зүйлүүдээс энэ үнэнч байх гэдэг одоо нөхцөл байдал бол ингээд нөгөө бүрэлдэхин байна гэдгийг бодитоор харахыг хэлээд байгаа. За жишээлх юм бол ээж хүн хүүхдүүдийнхаа төлөө бүхнээ зориулдаг гэдэг одоо ийм бодолтой байлаа гэж бас бодъё. Энэ бол жишээлх нь бас бодит биш бодол байгаа. Одоо над дээр ирсэн бас нэг үйлчлэгч маань одоо ийм сэтгэл готролт дөрөв хүүхэдтэй сэтгэл готролтой болоод ерөнхийдөө нөгөө зөвлөгөөнд ирсэн байхгүй. Тэгээд яагаад одоо ийм сэтгэл готролтой төлөв байдалд ингээд орвоо гэд эхлээл яг ингээл ажил төрлөө яриад зөвлөгөөч ерөнхийдөө бол нөгөө маш удаан үргэлжилдэг одоо ийм процессор зөвлөгөө заслын ажилчаа. Тэгэхээр яг зөвлөгөө заслах гэж яг юу вэ гэдэг талаараас би дэлгэрэнгүй бас юм нэг хэдэн минутын бичлэг хийн гэдээ бас ингээд бодож байна. За тэгэнгүүт одоо тэр сэтгэл готролтой эмэгтэй болохоор ингээ яасан мэн эхлээд ингээл ажил дээрээ ингээл нээл өчсөн чи би ингээл амар муухай юм шиг ингээ санагдаад байна гэж яриад тэгээ яг үндсэн одоо нөгөө гол асуудал нь бол ерөөхдөө гэр бүлийн асуудал буюу одоо яг өөрөө ээжийн үүргийг гүйцэтгэхтэй холбоотой ийм гутралын төлөв байдалтай өөрийгөө голдог, байнга өөрийгөө шүүмжилдэг ийм бодлын харилцаатай. Одоо өөрөө өөртөөгөө харилцах бодлын хэв загвар нь тийм гэсэн үг. Өөрийгөө тодорхойлдог ойлголтыг үнэлтэн. За тэгсэн чинь яагаад энэ бодол одоо ингээд нөгөө үүсч өгсөн чи ээж нь нөгөө нэг амар сайн хийж байсан байгаа байхгүй юу? Ээж нь аяйгүй сайн хийж. Тэг ингээд хөлн хугарцсан ирнэ тэрэгцэртэй одоо ийм өсгөлийн баяр дээр нэрэл нөхөртөөгөө ингээд мууцсан чинь гэрт нь ирж ингээд нөгөө хүүхдээ өмөрч аваал ч юм уу те ингээд нөгөө маш сайн ээж ингээд нөгөө байсан байгаа. Тэгсэн чинь одоо сайн ээж маань бол ингээд хүний үр хүүхдийнхаа төлөө бүхнээ зориулдаг би бас тийм ээж болноо гэд одоо ийм ойлголт өгнөлтийг өөртөө ингээ өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бодиттой байх хэрэгтэй гэдэг байгаа нь юу хэлээд байгаа вэ гэхээр ертөнцийн ерөнхий үнэн буюу яг мэдээж дийлэн ээжүүд бол мэдээж үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулж байгаа. Тэрнтэй бол одоо ингээ санал нийлж байна. 50 51% гэсэн үг шүү дээ дийлэх гэдэг байгаа нь. За тэгтэл зарим ээжүүд бол ингээ байна. Ингээд хүүхдтэй болснооч мэдэхгүй аав ээж дээр орхиол тэгэл одоо өөрийнхөө амьдралаа хөгөөд явдаг ч юм уу. Эсвэл хүүхдээ бүр ингээ асрамжийн газар өгөөд явдаг ч юм уу. Эсвэл бас маш цөөхөн одоо юм үнэхээр одоо үр хүүхдтэйгээ бүр ингээд биеинж даалгадаггүй сайн хардаг ч юм уу те одоо ийм ээжүүд бас ингээд нөгөө байна. Тэгэхээр нөгөө бид нэр үүргэлж одоо үр хүүхдтэйгээ төлөө ингээд байдаг юм уу гэх юм бол тийм амьдрал дээр бол тийм боломж ингээд нөгөө бүрэлддэггүй. Заримдаа хүүхдтэйгээ хамт цуг байна. Заримдаа ажиллаа хийгээд хүүхдээ ганцаараа ингээд орхиод би одоо санхүүгийн асуудлыг шийдэх шаардлагатай үе бидэнд ингээ гардаг. Тэгэхээр нөгөө бодлоо бодиттой байлгах нь миний энэ бодол өөрөө ертөнцийн ерөнхий одоо ийм нөхцөл байдлыг тодорхойлж байгаа бодит тэгээ ийм бодол мөн байна уу гэдгээ бид нар үргэлж өөрөөсөө ингээд нөгөө асууж явах хэрэгтэй гэсэн үг. За жишээлх юм бол одоо манай бас нэг өөрчлөгч ингээд нэлийн юм төвшөлттэй. Тэгээ ажил ингээ хийж чаддаггүй хоёр хүүхэдтэй. Тэгээд ингээд ажил дээр очихоор ингээд нөгөө хүмүүс өөрийг ингээд байнга муулаад байгаа юм шиг санагддаг. Тийм ингээд нөгөө юутай. Одоо тэрнээс болоод ерөнхийдөө бие дээр нэлийн юм соматик илэрлүүд ингээ илэрдэг. Гар нь нэлийн хөлөрдөг, хоолойнд боогддог, аюулгүй орчмонуудаа ингээ өвддөг. Ийм нөгөө нэг биеийн сэтгэлийн шалтгаанд биеийн илэрлэлтэй одоо ийм өршлөгч байгаа юм. За тэгсэн чинь тэр одоо өршлөгч маань ээж болохоор амар хатуу ээж 8 хүүхэдтэй. Тэгээд өөрчлөлт болохоор доороос хоёр дахь нь байгаа байхгүй юу? За тэгсэн чинь ингээд нөгөө найзуудтайгаа зөв оюутан байхдаа юу яагаад шоудаж явж агаад нөгөө хөлөө хуглаад
Тэгсэн чинь яг хөлөө угалцсан багт ингээд таягтаа ирж одоо жишээлх юм бол ингээд задж байсан гэд ингээд хэлж байгаа. Тэгэхээр нөгөө яг энэчнээс миний ээж бол намайг үргэлж одоо гадуурхдаг би хизээж ээжийнхээ санаанд нийцдэггүй гэдэг одоо ийм бодолт үнэлттэй байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ бодолт үнэлт маань бодтой юу гэдэг одоо ийм асуултыг асуух хэрэгтэй байгаа шүү дээ. Ийм ихтгэл үнэмшил, ийм автомат бодол маань өөрөө бодтой юу. Тэгэхээр яг энэ үйлчлэгчийн хувьд ингээд нөгөө аваад үзэх юм бол яг үүндээ тэр үйлчлэгч маань үнэхээр муу ч юм уу, үнэхээр одоо ийм хүн тоохооргүй, өвлийн зөвшөөрөгдөхөөргүй муу гэхээс илүү ээж нь өөрөө одоо ээжийн өөрийнх нь хүлээлт юм болгоны шүүмжилдэг одоо ийм нөгөө нэг итгэл үнэмшил хандлагатай байх юм бол өөрийнх нь дүгнэлт бол ингээд нөгөө бодиттой биш болчихно гэсэн үг. Тэгэхээр нөгөө харилцаа гэдэг маань өөрөө хоёр талын одоо ийм харилцан хамаарал дээр үүсч явж байдаг учраас зөвхөн нэг талаас харж дүгнэх нь өөрөө бодиттой биш байгаад байгаа. Тэгэхээр одоо бодолтойгоо ажиллана гэдэг байгаа маань юу хэлээд байна гэхээр бодлоо бодитжуулах ерөнхий үнэнтэй нийцдэг болгож одоо ажиллах гэдэг маань бодолтой ажиллах одоо ийм хамгийн чухал алхам байдаг юм аа. За тэгэхээр мэдээж нөгөө зөвлөгөө заслын үед одоо сэтгэл зүйн зөвлөгөөнд одоо яг яаж одоо юм бодолтой ажилдаг вэ гэхээр хүмүүс ингээд арга заагаад өгөнтер гэд яадаг л да. Сэтгэл зүйч ингээд нэг юм арга зааж өгөөл нэг бодол хэлж өгөөл тэрийг ингээд дахин давтаал одоо яах юм шиг ажилчих юм шиг ингээд бодоод байдаг. Гэтэл яг үнэндээ эн чинь нөгөө юм биохим гэд хэлээд байгаа шүү дээ. Биохим. Биохим гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр яг тэр одоо ийм бодлыг батжуулаад байгаа маш олон дурсамж тэр одоо нөгөө химийн урвал дунд чинь ингээд нөгөө байгаад байдаг. Тэгэхээр нөгөө тэр гарч ирээд байгаа нөгөө аавдаа гомдсон ч юм уу ээждээ гомдсон ч юм уу тохиолдол болгоныг сөхөж сэтгэл зүйчтэй ярьж тэр тохиолдол болгон дээр хийсэн бодлуудаа одоо бодитжуулж иж тэр биохим маань өөрөө ингээд нөгөө саармөгчдөг байгаа юм. Тийм учраас одоо жишээлх юм бол ингээд 3-аас 6 сарын хугацаанд зөвхөн мэдрэмжээ гадагшлуулах одоо тэр бодол маань ер нь яагаад үүссэн юм бэ гэдэг сэтгэл хөдлөлүүдийг гаргаж ирэх тэр сэтгэл хөдлөлийн дүгнэлт маань өөрөө бодиттой байж үгүй юу гэдгийг үнэлэх тэрний дараагаар одоо эхний 3-6 сар явсны дараагаар дараагийн 3-6 сар нь ямар бодлоор одоо бодох нь зүйтэй юм бэ ямар бодлыг төлөвшүүлэх вэ гэдэг шинэ гаргалгаа олох одоо ийм дараагийн үе шатран гэдэг нөгөө ордог. Тэгэхээр нөгөө хэрвээ бодол бол ингээд барьж авахд нэлээд хэцүү. Тэгээ барьж авлаа гэж бодоход бодитжуулах хэцүү. Бодитжуулчлаа гэж бодоход бодитжуулсныгаа одоо хэвшүүлэх гэдэг нь бас ингээд маш том юм нүсэр ингээд нөгөө нэг ажил яагаад байдаг. Тэгэхээр мэдээж одоо ядаж наад зах нь ямар бодол бодоод байна гэдгийг одоо ажиглах нь бол мэдээж хамгийн чухал алхам байгаа юм. За тэгэхээр та бүхэн одоо нөгөө сэтгэлийг бүрдүүлээд байгаа одоо анхдагч өдөөгч болоод байгаа бодол гэж яг юу юм бэ? Бодол маань яг яаж ажиллаад байдаг юм бэ гэдэг талаар одоо шинжлэх ухааны биологитой холбоотой бас нэлээд тодорхой ойлголтод авсан байх гэж ингээд найдаж байна. За хэрвээ танд энэ бичлэг ингээд таалагдаад хэрэгтэй ингээд санагдах юм бол одоо хэрэгтэй гэж санагдаж байгаа хүмүүст нь шеэрлэж бас YouTube сувагт маань subscribe дарж тус олоорой гэж хүсмээр байна. За дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр таа.